За Сэлэнг аймаг бол Монгол улсын газар тариалангийн том бүс нутаг бөгөөд хятад, Монгол, Орос улбаны улстай төмөр зам болон авто замаар холбогдсон геополитик эдийн засгийн коридорын хойд бүсийн гол зангилаа орон нутаг юм а. За Орос улбаны улстай авто замаар холбогддог Сэлэнг аймгийн Алтан будаг сумыг хойд хөлийн эдийн засгийн чөлөөт бүс болгож төр засгийн бодлого хууль тогтоомжийн хүрээнд тодорхой шийдлүүд тусгагдж ирсэн билээ. Юуны өмнө Монгол улсын сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа хэлийн үйлчлэгийг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Алтан будгийн тусгай зурваст 1.7 км авто замын барилгын ажлыг 2019 онд эхлүүлж байсан төвтэй. За энэ 2023 онд дуусгаж байгаа Дархан Сэлэнгийн замаас Сэлэнгийн Шаамар, Зүүн бүрэн, Түшиг гэх холбосон 120-185 км хатуу хүчтэй шинэ замын ажлын зөвлөхөөр ажилласан MCPCGR-ийн баг Сэлэнг аймгийн Алтан будаг хэлийн бомтын 1.7 км замын бүтээн байгуулалтын зураг төслийн ажлыг гүйцэтгэж Монгол улсын дэд бүтцийн хөгжлийн холбоосын бас нэг шинэ үндэс суурийг тавьж өглөө. За Алтан будгийн чөлөөт бүсэд хийгдсэн дэд бүтцийн гол холбоос бол Алтан будаг сумын тусгай зургасын бүс дотор тавигдсан 1.7 км урт энэ шинэ зам юм а. За Сэлэнгээс Алтан будаг сум руу орох цэгээс Оросын улбаны улсын хэлийн бомт хүртэлх уг замыг бүгд найрамд Хятад ард улсын HGB International Holding компани замын зураг төсөл зөвлөх үйлчилгээний MCPCGR компани 2019 онд эхлүүлж байсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд дуусгаж мөн оны 9 сард улсын комист онц үнэлгээтэйгээр хүлээлгэж өгöd байна. Алтан булгийн бомтыг өөрчлөх шинжилтийн ажил гэж явж байгаа. Хуучин бомт маань бол одоо энэ байнгын дээр очр дараалал үүсдэг байсан. Үүнийг арилгах зорилгоор энэ дээр нэлээд тийм том бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн улсаас ч гэсэн энийг бас өөрчлөж нэвтрүүлэлтийг сайжруулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байгаа. За энд эдийн засгийн хөгжлийн яамны хэлийн үйлчлэгийг сайжруулах бүс нутгийн төслийн баг ажиллаж өнөөгийн байдлаар Алтан будаг, Сүхбаатар, Бичигт, Боршоо зэрэг хэлийн бомтуудын авто замын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгаж байна. Тус авто замын дотор Алтан булаг хэлийн бомтын баруун талаар яг голын хөндийн намагтай хөрсний ус ихтэй газар руу төлөвлөгдсөн. Заавал уг зургийн болол шийдлийг MCPC компаниас бол гаргахтаа бол тусгаарлах зурвсын доор хур орооны болон хөрсний усыг бол шүүрүүлэх дренажын системийг бол төлөвлөж өгснөөр бол онцлог юм а. За ингээд тус авто замын барилгын ажил эхлээд барилгын бол хяналтын зөвлөх компаниар бол MCPC компани бол ажилласан. Тэгээ энэ оны бол 9 сард чанарын өндөр үзүүлэлттэйгээр бол улсын комист бол хүлээлгэж өгöd байна. За олон хүчин зүйлээс улбаалan Оросын улбаны улс Монгол улсын хойд хэлийн бүс нутгийн эдийн засгийн эргэлтийн хөгжилд дорвитой ахиц гарч чадахгүй олон жил явж ирсэн билээ. Одоогоор Оросын улбаны улсын хэлээс Европын холбоо болон Оросын холбооны улсаас Монгол руу чиглэсэн хүнсний бараа таварын Чингэлгийн автомашины урсгал зонхлох хувийг эзэлж импортын нийлүүлэлтийн нэг гол хэсэг болж байна. Оросын улбаны улс Монгол улсын хувьд хил гайлын татварыг хөнгөлөхөөс эхлээд хоёр улсын төрийн дээд хэмжээний айлчлал уулзалт ярианы түвшинд хөндөгдөж нааштай алхмууд бодлогын түвшинд нэгдэж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр хэлийн үүсгээг сайжруулах бүс нутгийн төслийг Монгол улсын сангийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна. За тус бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Алтан булаг, Сүхбаатар, Бичигт, Боршоо хэлийн бомтын авто зам барилга байгууламжийн өргөдгөх шинжилгээ ажил хийгдэж байна. За үүнээс Алтан булаг хэлийн бомтын тусгаарлах зурвас бүхий 4 игнэ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 бомтын доторх зам талбайн ажлын зураг төслийг 2019 онд MCPC компани хийж гүйцэтгсэн. Тэгэд манай төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бомтын бүтээн байгуулалтын ажил захиалагчийн нэрийн өмнөөс зөвлөхөөр ажилласан MCPC компанийнхаа хамт олонд баярлалан талархснаа илэрхийлж байна. За ингээд та бүгдийн минь алтан шар зам барих ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсээрөөё. Монголчууд сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг. Сэлэнг аймгийн Алтан будаг сумд тавигдсан 1.7 км замын дэд бүтцийн зохиц байгууламж ойрын ирээдүйд бүгд найрамд Хятад ард улс, Монгол, Оросын улбаны улсын хэлийн эдийн засгийн хөгжлийг хурдсгах дэд бүтцийн суурь болж өгөх юм а. Сэлэнгээс Алтан будаг сум руу орох цэгээс эхэлсэн 1.7 км шин замын тойрог хэлбэрийн замын загвар хийц. За бусад авто замын гэрлээс эхлээд дэд бүтцийн шийдлүүд Алтан будаг хэлийн бомтын нүүр царай хөгжлийн өнгийг бас жимэх болжээ.